Анандэгтэй өглөөний За мэнд сайн байна уу? Өглөөний мэнд. юмсноо. Сайхан амарлаа, сайхан амарсан уу? За. За энэ төлөөчийн хэрхэн чөтгөрийг бэхэлж гүнжтэй гэрэлсэн гэдэг ийм литв үлгэрийн тайлал дараагийн хичээл байгаа. Өнөөдөр болж өгвөл 2 3 юу үлгэр батаачихыг бодъё. Ер нь Мари Луизе фон Францын сонгож юу үлгэрийн тайлал сэтгэл зүйн үүднээс хийсэн энэ үлгэрүүд нь ерөөсөө нөгөө Walt Disney-гийн хүүхэлдэйн киногоор стереотип үлэг домог болгоогүй тийм үлгэрүүд маш өвөрмөц үлгэрүүд энэ зүгээр нэг ямар нэг үлгэр тий санаадгүй юм шиг олж ирээд ингээд тайлцсан биш ерөөсөө тэр үлгэр олон жил судалсан гүний сэтгэл зүйн үүднээсээ тайлж чаддаг учраас мэдээж маш их сонгож яаж шигшжээж тэг олон жил энийг бодож боловсруулж хийсэн тайллууд байгаа. Тэгэхээр би нөгөө үлгэрийн тайллыг шууд уншиж байгаа шүү дээ. Тэрнээс бол үлгэр уншихгүй байгаа. Зөвхөн үлгэрүүд бол монголоор оруулсан байж байгаа манайхан. Ерөөсөө урд хожид сонсож байгаагүй үлгэр уншихад сонир сайхан байгаа хэл гэж би бодож байна, тийм үү? Надад сонирхолтой. За сайн муу хоёр хүнийг нь шүү дээ. Тэгээд шоронд оруулаад үгүй бол цөлгийн газар аваачаад ингээд зовоолоо гэж үү. Тэгэхэд нөгөө сайн хүн чинь муу болж эвдрэх явдал. Нөгөө муу чинь эргээд сайн хүн болоод засраад ингээ хөгжчдөг явдал бас зүдэндээ байдаг хөөхгүй. Яг үнэ. Тэ? Тэгэхээр энэ бол яхаа гэхдээ үргэлж тохиолдно гэсэн үг бол биш тийм ээ. Ийм юм бол амьдрал дээр байдгаа л гэсэн тийм үү? Үргэлж ийм байх албагүй л дээ. Тэгээ идэвхжүүлэн оролцох, арга хэмжээ авах зайлшгүй хэрэгтэй үе бол мэдээж мундахгүй байлгүй яах вэ? Тийм ээ, жишээлх юм бол одоо миний авгаа хөлт рүү хүн сүхвэрсэн хүрээдрүүл би яах вэ? Тийм үстэй. Ажиглаа сууж яах гэж болохгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Ингээд сүх далаагаад ингээд сүхвэр завчих гээд хүрээдрэх юм бол би тэгээд өдөөс нь хөдлөх нь ойлгомжтой тийм үү? Тэгэхээр энэ дээр бол тийм утоп маягийн юм өрөөсгөл ойлгож болохгүй юм чи юм. Ерөөсөө Мари Луиз фон Франц хэлээд идэв. Карл Юнгийн ингээд ярьж байгаа юмнуудыг хүмүүс дотроо бас зөрчилтэй нэ гэдэг. Тэ аль нь үний юм бэ? Аль нь зөв юм, аль нь буруу юм гэдээ асуугаад байдаг. Тэгээ Юнг юу гэж хэлдэг вэ гэхээр аль нь зөв, аль нь буруу гэж хэлдэг. Хошин шог маягаар тийм. Тэгэхээр юмыг зөв буруу гэж ялгах бас хэдэрхий өрөөсгөл муухай болохыг хэлж байна л та. Мань хүн тийм үү? Тухайн ситуацаасаа болно гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэр тухайн нөхцөл байдлаасаа л болно албан юм чинь тийм ээ. Тэгэхээр юу гэсэн үг вэхээр юм ер нь хизээ яаж гэдэгт бол асар бичвэр байгаа байхгүй. Хизээ хаана яаж гэдэг тийм. Тэгэхээр үлгэрээс бид энэ тухайд маш их юм сурч байгаа. Ухаан суун. Их олон янзын үлгэр уншаад энийг ингээд хүний сэтгэл зүйн үүднээс нь яаж тайлсан байгаатай танилцаад судлах тусам бид нар энэ тал дээр маш ухаантай болох байхгүй юу? За өнөөдөр бол бид үүнийг сэтгэл зүйн дайн гэж ойлгож байна. Хүн ингээд далд тухамсраа сайн таньж нэгтгэх замаар хөгжих юм бол мэдлэг нь муу мухайг давж дийлэхэд гойд сайн багж зэвсэг гэсэн үг. Харин далд тухамсраа мэдгүй. За тэгээд тэр техник технологи мэдлэг ингээд цойлол ингээд хөгжих тусам далд тухамсраа аюултай ард тацардаг гэдэг байгаа байхгүй холдоод. Тэнгууд далд тухамсрын бидрийг нөгөө эргүүлж тэнцвүүлэх байгалийн зав ёсны юу зохицуулалт бүр бидэрт хэрэгтэй биш бүр хор хөнөөлтөй болж хувирдаг. Тийм ээ? Тэгэхээр далд тухамсраа авахт мэдгүй яваа нөхцөлд бол мэдлэг хар шидийн хөнөөлтөй чанартай бол. Тэгэхээр мэдлэг ингээд цагийн шалгуурд авсан уламжлалт мэдлэг байсан ч хүн мөн чанар утга учирыг сайн ойлгоогүй тэрийг нь үзэхгүй гэж байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ чинь бас сонирхолтой шүү дээ. Жишээлх юм бол бөө мөргөл маань ямар юм болоо яварцсан. Тэ? Капитализмын нэг хамгийн аимшигтэй юм ингээд юмыг бүр утга учирыг нь алдуулцдаг. Тэ? Уул нь ингээд юм сүнсний хөгжилтэй хамаатай байгаль орчноо хамгаалахтай холбоотой, их байгальтай ойртоход холбоотой тийм юмнууд байсан чинь тэрийг зүгээр ингээд мөнгөний төлөө
Тэ? Тэрний үйл ажиллагаа болгоцсон юм шүү. Чи юу хэдэн төгрөг өгч би юм чинь засаад өгье гэдэг. Тий, яг нэг худалдаа аймаа шиг. Тэгээ дээрэс нь бас нэг хооронд нь хүмүүсийг нэг хараалж чадахгүйгдсэн байна гэж хооронд нь би нэг нь юу яаж хардуулж хар сэр үүсгэж би хооронд нь дайсагнуулдаг. Их муухай. Параноид болгож байгаа сэтгэл зүгээр нь. Яг үнэ. Тий. За, Фон Франц ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн зузаан туршлагаасаа ийм дүгнэлтэн төрсөн гэдэг байгаа. Юу гэхээр хүмүүс далд ухамсараа ашиглах санаатай яваад байдаг. Ингээл эрх мэдлээ эсвэл ашиг онжоонд хэрэгтэй уурхай андуураад байхгүй юу? Яаж илаарсах вэ? Яаж урт наслах вэ? Толиоттой харагдах вэ? Яаж залуужах вэ? Хажуудах хүмүүсээ яаж нөлөөндөө байлгах вэ? Яаж өөрийнхөө хүснээр болох вэ? Яаж сансан хүсэндээ хүрэх вэ гэсэн ийм гордлоготойгоор ханддаг. За бүр гармгаа лут хүн болохыг ч бас хүсэн заа юу. За тэгээд нэг ийм айгүй инэттэй зан гаргадаг байхгүй. Одоо жишээлх юм нэг хүнийг одоо хин нэгний дуурах. Тэгээд жишээлх юм бол залуу хүмүүс бол багшаа дуурах гэдэг. За жишээлх юм бол ингээд багш ганцаараа авах дуртай. Зожиг гээл тийм үү. Тэгээд яг хуу нэлээ юм турсан багш байна гэж бодъё л дээ. Тийм үү. Тийм гот багшгаа дуурайж зожигрох замаар Эрдэнэ номтой болох юм шиг бодно. Тэгээ автоматар хуулж яах гэсэн үг тийм үү? Тэгэхээр энэ ерөөсөө гэрэн төрөгдөл төгөрч барахгүй далд ухамсарыг ашиглаж болох юм шиг тийм мухаглал гэдэг юм л та. Тэгээ далд ухамсар хэдэн салаа хариу өгчдөг. Жишээлх юм бол одоо надад ингээ сайн дураараа ирж зөвлөгөө өгдөг хүмүүс их байна шүү дээ. Ингээд чи ингээ маркетинг хий. Чи өстой олон дагагч нартай олох хэрэгтэй тий? Чи өстой гэдэг. Уу яг надад бол мэдээж одоо хоёр хүүхэд маань том болж гээ. Нөхөр маань тэтгэвртэй гарцсан. Би одоо хажуугаар нь орлого олох мэдээж надад чухал аа. Тийм. Гэхдээ би ингээд энэ инфлюенсер лайф коуч гэдэг шиг ингээд амар нэртэй болоод ингээд массыг дагуулах хэмжээгээр овоож хацаатлаа мөнгө олох шаардлагагүй байхгүй. Тэрийг би энэ Карл Юнгийн энэ гүний сэтгэл зүйн зарчмаар нь мэдээд байгаа байхгүй. Ингээ хэрвээ ингэчвэл энэ надад юм болохгүй гэдгийг мэдээд болгоомжлж байгаа учраас тэгж байгаа. Яг үнэ. Тий. Ингээ далд хумсар ингээл эхлээл хүмүүсийг эхлээл нэг амар баярлууллаа. Айгүй их олзоо мөнгө олж өгөөл. Тэгэл дараа нь тэрнээсээ хэд дахин илүү өөр төлөөс нэхээ авчдаг тий. Маш эвгүй. Тэр олон салаа хариу гэдэг нь энэ баггүй. Далд ухамсараас бид нар тийм олон салаа хариу ирж идэг. Бүрөмхий тийм ээ. Тэгэхээр ерөөсөө хүн өөрийгөө уурж байгаа болохоос бол далд ухамсар бол хүнд мэхлүүлж ашиглуулна гэж бол хизээд үгүй гэсэн. Тэ? Харин бидний нэрвчдэг. Нэрвхтэй бол одоо бол бүр аимшигтай нэрвж байгааг ойлгомжтой шүү дээ. За одоо ингээд хүмүүсийг юу яачлаа. Захин ертөнц рүү ингээд захин легенданд ингээд анхаарлын шорон тийчлээ, барьцаалчлаа тий. Тэгээ араар нь тэр орон дуур нь тэр амьдралын одоо их усүр болох амьдрах нөхцөлийг нь сүтгэж шít. Энд чи юу гэхээр уулын далд ухамсар биднэрт зохицуулах амьдрахад маань үлзий болох тийм нөлөө үзүүлж явах хэрэгтэй байгалийн механизм байсан. Тэгсэн чинь ингээ мөнгөний эздээс болоод бид нар ингээд хитрхи цойлоод нэг талаар өрөөсгөл хөгжчихлөө тийм. Тэгэнгүүт бид нар далд ухамсартайгаа холбогдох чадваргүй болчихж байгаа. Аргагүй яагаад гэвэл чи артталт амар хол хоцорсон. Тэгээ тийм хол хоцорсон юмтай бид нар эргэж нийлдэх, эргэж холбогдох гэдэг болгоомч те мангар сүсэг хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл чи бүр яг эсэргээрээ. Тэ? Тэгвэл тэндээс ерөөсөө бүр юм олж авах гэдэг шүү дээ ерөөсөө. Тэ? Манайхан ч нөгөө нэг тийм татархалгүй юмд ингээд нөгөө баярлаж татах тэгэж юу яд сураагүй хүмүүс. Өгч байгаа ямиг нь аваад явцсан улам чамайг хорлоо штэ тий. Ингээ юу юуг авч ийн гэдгээ бас сайн бодохгүй хүмүүс ихгүй бодхоо болчихсон гэх юм уу боддог байсан гэхдээ одоо бодхоо болчихсон. Харамсалтай болж байгаа. Тэгээд ерөөс яг эсэргээрээ уучраас л одоо түүнээс бид нар аюуж имэж болгоомжлж хүндэтгэж чи үннээсээ хандах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр үнэн голоосоо хандахын оронд ингээл зайл өвөрлж хандах юм бол далд ухамсарын тоглоом болохын цондон. Тэр тоглоом болцсон явж байгаа манд би одоо хэлээд шүү дээ. Түүх хөгжлөөр нь ингэж жишээ болгож хэлээд шүү дээ. Бид нар өнөөдөр ямар байдалтай сууж байгаа вэ тийм. Тийм ээ? Ингээ эд материалаар амар
юу элбэг дэлбэг ийм эдийн засгийн хөгжил эдийн засгийн өсөлт яасан харсан хөгжил баримталж ингэж яваад ийм ганцхан загвараар ингэж хөгжих гэж бид нар муухарлаад одоо ямар байдалтай сууж байгаа. Инглигээд бид нар хаж байгальтай болоогүй шүү дээ. Болог. Тэгэхээр ингээд дааж хүмүүс ингээд далд тухамсрыг ингээд ан ав дүүрэн ой шиг тий? Өөрийгөө тэр ойд гитж байгаа гөрөж шиг бодож байгаа. Эсвэл тэнд ингээд нэг жимс ногоо хин тарьсан бүү мөттэй тарьсан байгаа. Тэ хулгаагаар ороод тэндээс жимс ногоо хулгаалж авч болох юм шиг ойлгож байгаа тийм. Далд тухамсар бол залтай хүнд элвчин шиг хандаж хэд дахин их залаар хариу ярина. Муур холгоноолж тоглодог, маш их зөрчилтэй авцалтаагаа зүүдлүүлдэг. Зүүднээсээ баримжаа авах гэх юм бол нэг тийм гээл, нэг үгүй гээл хийм зүүд үзүүлдэг гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр чин далд тухамсарт бол элвчин бурхан бүр тэр Меркур бод гэдэг архетип байдаг. Трикстер god гэж нэрлэдэг. Тэгээ манахаар бол одоо нэг болдгоо боруу хүн гэдэг шиг. Тэгэхээр хүмүүс ийм маягаар олон жил зүүдээ манад ямар ч хэрэгтэй хариу олохгүйгээр арахгүй баахан алдаж бодлаад за болио энэ далд тухамсар гэж өстой энэ шал худлаа юм биш үү те. Өстой ёроолгүй ангал юм байна нэрэ зүүдний хариу дандаа зөрчилтэй ер нь аль нь зөв хариу болохыг өстой мэдэх аргагүй юм байна гэдээ болдог. Анхных нь өөрийнх нь хандлага буруу учраас ийм хариу авч байгаа шүү дээ. Далд тухамсар хүнийг өөрийг нь толддог учраас. Гэтэл асуудал бол ерөөсөө далд тухамсарч биш харин хүний өөрийн эгод байж байгаа. Далд тухамсар руу залтан мэт өнгөж байгаа тэр эго харан байжсэн явуургүй зангаа өөрчлөөгүй цагт бол далд тухамсар хүнд ер нь яалаа гэж туслах вдэ. Тийм ээ? Царай мотоо хүн зураг голж зурагчин буруутгахтай адилхахгүй. Яг үнэ. Тий. Тэгэхээр далд тухамсар ингээ хүнийг толддог. Хэдэн хэсэг ирээвэр ураавар юм бөөгнүүлчихсэн юм шиг одоо хүмүүс зөндөө боллоо шүү дээ. Тэ? Тэгэхээр ийм хүмүүс бол мэдээж далд тухамсрыг нөлөөтэй тойл гэж буруутгах дамжихгүй байхгүй. Өөр тийм юм чинь. Яг үнэ. Тэ. Тэгэхээр далд тухамсарт одоо юу гэдэг гонсоогоод шүү дээ одоо тий Карл Юнгийн гүний сэтгэл зүй утга учиргүй юм байна ч гэдэг юм уу гэ үгүйсгэх гээд энэ төр яриад тань. Тэр бол ерөөсө цэвэр тэр нөлөөтэй тойл шиг харагдаж байгаа нь өөрөө нөлөөтэй тойл шиг учраас л тийм уучраа тохироо бүрдэж байгаа. Тэгэхээр саар муу юмны аюул бол саар мууд нь биш. Харин мэдлэгтэй болвол аюултай болж ирдгийг энэ үлгэр харуулдаг байгаа байхгүй. Ойлгож байна уу? Муу юм. Тэгээ санаа муутай хүмүүсийн тэр саар муу нь бол өөрийнх нь мууд бас биш. Мэдлэгтэй, техник, технологитой зэвсэгтэй болоод ирвэл аюултай байхгүй. Ойлгосон. Окей. Тэгэхээр өнөөдөр юу н санаа нь бийжих боломж олгож өгч байгаа гэсэн үг шүү дээ, тий. Энэ чинь асар харамсалтай юм болж байгаа гэсэн үг тийм үү, тий. Бид нар ингээд одоо юу гэдэг хүн төрөлхтөнд ингээд нүүрлээд байгаа асуудал واخгүй юм чинь. Саар муу юм бол биш, тийм ээ. Харин тэр саар муу хүчин шинжлэх ухаантай наалдаж найзрахад яваад байна шүү дээ. Шинжлэх ухаан ч одоо бүр ингээд бие худалдаг яхан болцсон. Тэ? Тэгэхээр энэ аюулыг даван туулахад бол хүн сэтгэлийнхаа гүндэх тэр жинхэнэ мөн чанар руу хандах зайлшгүй хэрэгтэй. Энэ нөгөө цаг иргэнэ гэж яриад би тэрэнд тааруулсан бэлдсэн ер нь сэтгэл зүйн шүү гэдэг байгаа гэж учир энэ тоххой. Ингээд бид нар тэр жинхэнэ өөрийнхөө мөн чанар руу хандах юм бол тэндээс тэр natural knowledge гэдэг байгаа. Завхруулж гажуулаагүй амьдралын ухаан, алсын хараа, мөн зүнч мэрэгэн чанараа эргээгээд олж авч чадна гэдэг. Түрүүний шиг далд тухамсаас холдохгүй аль багаар ойртуулах тусам чамд илүү тустай гэж хэлэх гэдэг шүү дээ. Тэгтээ яаж ойртох уу гэдэг байгаа шүү дээ, тийм үстэй. Санаа буруу нөгөө нэг шанах шиг шүүрж аваад ашиглаад ин гэж бодож ойртол болохгүй шүү дээ. Тий, ашиг нөгөө эго хар амны сонирхлоор амбицаар тэгж ашиг онжоо хайж хандах юм бол болохгүй. За ийм хүчээр бол бид нар ямар ч төрлийн хүчийг бол яалж дийлэх нөөц болцоотой гэдэг байгаа байхгүй юу хүн төрөлхтөн бол.
Ийм хүчээр тийм үү? Мгм. Тэгэхээр одоо бид нар яг тэрийг маань устгаж байгаа цаг үед амьдарч байгаа шүү дээ. Ингээд Тий. сайхан нүүдэлчин малчин ахуй соёлын маань устгаад одоо тэгээд тэрийгэ зүгээр жүжигчд үзүүлэр болгож зараад. Харин Тэ? тийм. Тэр харамсалтай явдал болж байгаа. За